хүлээсэн хэн байна нэгэн бодож нэгэн тооцох адабатгүй нэрсэн замбуудан давайро хөрөнгө монгоны хөдөлгөөн бүрний хөдөлгөөндөө нэгэн годами хүний амьдралын хэрэгцээ болдоны тооцоолгоо нэгэн годами ардага зарлган нүби орчлон гэж байх уу орлох гарах тооцоо хийдгэн хэн байна нэгэн шалгаж нэмж ариулах эзэнгүй нэрэн тийм умс бүрэн байна хөрөнгө монгоны хөдөлгөөн бүрний хөдөлгөөндөө нэгэн годами хүний амьдралын хэрэгцээ болдоны тооцоолгоо нэгэн годами шинэ номны нээлттэй арга хэмжээ байгаа. Даваа цогцолтойгоо бас нэг чөлөөт уулзалт хийж яхад удирдлага зөвлөгөө үйлчилгээ номны орчуулах албан ёсны зохиогчийн эрхийг аваад бас нэг хэдэн жил болчлоо. Энийг яаж төвний хүртэл болгохгүй гэдэг асуудлыг ярьж тодорхой ажлуудыг үе шаттай төлөвлөж цаг хугацаа тавиад энэ ажлаа ингээд 13 оны төгсгөлдөө хэмжээд ингээд хийсэн байгаа юм. Энэ ном бол 1993 оноос 99 оны хооронд манад төслийн хүрээнд хэрэгжээд Нэгтлэн Батбар аудитын тогтолцоо бий болгох төслийн хүрээнд хэрэгжсэн төслийн хүрээнээс нэг нэлээд хэдэн сургачийг толгой сургачийг болгох ёстой. Тэрний нэг нь байсан. Тэгээд өдий бол бид нар бас хараахан гаргаж чадаагүй байсан зүйлийг манай мэрэгч нэгтлэн бодож даваас руу маань ингээд гаргасан байгаамаа. Тэгээд би ярихаас илүү манай орчуулагч маань тэ энэ үн бүтээлийг гаргасан хүн маань илүү яриул бас зовлон жаргалын мэдэх хүн ярьсан дээр байхах гэж бодож байна. Тэгээд энэ хүү үйл ажиллагааг орчуулга болон хэвлэлийн асуудлыг мэрэгч нэгтлэн бодолтын институт санхүүжүүлээд ингээ олон нийтийн хүртэл болгож байгаамаа. Тэгээ та бүхэндээ хэлэхэд ч гэсэн энэ мэрэгжлийн томоохон бүтээлүүд дээр мэрэгжлийн байгууллагууд цаашид байнга хамтарч ажиллаж санхүүгийн болоод бүхий л үйл ажиллагаан дээр дэмжлэг үзүүлж ажиллана гэдэг бас илэрхийлье. Баярлалаа. За баярлалаа. Энэ удирдлага зөвлөгөө хөгжлөгийн номыг бол анх зохиогчийн эрхийг авч ингэж орчуулах ажлыг бол одоо та бүхэн сайн мэдж байгаа. МАК огш бол одоо энийг олон улсын хөтөлбөрийн байгууллагаас албан ёсоор зөвшөөрлийг авч гисэн байна. Тэгээ энэ анх бол бид нар 99 оны үед МАК огшийн хичээл зууж байхдаа энэ номны өмнөх хэвлэлүүдээс бол орж исэн. Тэгээд орчуулгын зөвшөөрлийг авах явцад бол дараагийн буюу 3 дахь хэвлэл гарсан учраас энэ 3 дахь хэвлэлийн орчуулсан. Одоогоор дараагийн 4 дугаар хэвлэл нь бас гарч байгаа юм байна. Яг энэ номыг орчуулахад бол энэ маань зөвхөн одоо санхүүгийн зөвлөх үйлчилгээ биш, ерөнхий ба стратегийн удирдлагын зөвлөх үйлчилгээ, маркетингийн, үйлдвэрлэлийн ингээд бас нэг 10 гаруй салбар чиглэлийг хамарсан зөвлөх үйлчилгээний онол арга зүй, тэгээ зөвлөгчийн тайлан бичих, ажлын үнс тогтоох гэх өргөн үрээтэй учраас бол ер нь жоохон миний хувьд бол орчуулах жоохон төвөгтэй байсан. Тэгээ та бүхэн энэ номыг уншиж танилцаад санал онол орчуулгын талаар санал онол байвал хэлээрэй. Тэгээ цаашдаа одоо олон ном орчуулж гаргахыг бодноо л гэж хэлье. За нэг жишээд бас энэ ном энийг бас төсөлгөөс хэлээд аюултай бас хэлэх ба. Аудитын салбарын Монтгомеригийн албан ёсны зохиогч хэлэх бас. За бид нэр санхүүгийн бүртгэлийн одоо шинэ Дональд Кейс гэдэг хүнээс дон шатнаас нэг Нэгтлэн Батбар төлөвлөсөн ийм ширээний ном. За яг энэ шиг энэ удирдлага зөвлөгөө өгөх үйлчилгээний талаар даваа сар захирлын маань орчуулсан энэ ном бас бидний харж үздэг ширээний ном болно гэдэгт найдаж байна.